Хогоо бага яриа л гэх юм. Өдөрөө сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор богод хаан уулаас та бүхэндээ мэдчилж байна. Тэгээ өнөөдөр болохоор манай оюутны сүрийн клуб волонтер багаас хүн байгуулсан. Сайн дурын хотын хайрлын ажил одоо манайхан дуусчаад одоо хоолой хийж явах гээд байна. Ингэж хогдож өрнө үзэж байгаагүй. Тэгээд амар норсон. Гэтэ гоё байсан. Богод уулынхаа хогийг түүсэн. Тэгэхэд бол ингээд хог амар их олдоогүй дээ. Манай монголчууд ер нь бол тий амар хогоо хаяхаа болсон байна. Тийм цэвэрхэн болсон байна. Найзуудтай цаг өнгөрөх. Хэдий ингээд бодоотой байсан ч гэсэн бүндөө удаа уулзаагүй найзуудтайгаа ингээд уулзаад ингээд цай үлсээ аян хийгээд дотоо хайлаад явж байгаадаа бүр амар баяртай байна. За өнөөдөр маш их таалагдлаа. Тэгээд би ингээд амар орой унтдаг. Гэтэ ингээд эрт унтаад өглөө ирцээрээ те. Өнөөдөр амар норлоо. Айгуу гоё байсан. Бороо орсон ч гэсэндээ амар гоё. Бөөнөрөө хамтдаа хогоо түгээд байгаль гэхээ бас нэг өдөр хайрлаад үнэхээр гоё байлаа. Одоо өнөөдөр амар их бороотой байлаад. Тэгээд ер нь бол ингээд ганц хоёр хүнээс ингээд магтаал сонсгож гисэн амар гоё байсан. Бэлтгэлгүйсэн. Ямар шүхэр мөхөр байхгүй тэгэл бэлээч авахгүй шууд ингээд ирсэн. Амар бороо орно гэж одоогүй. Хуцаа жоохон тохируулаад өмсцэн л тээ. Тэр л нэг азтай. Сайн дур ажилласнаар бас ирээдүйн миний ингээд хүсэж байгаа зорилгот минь бас нэг хөтөлбөр болж зорилго болж гүр очих болохоор би бас сайн дур ажлыг хийдэг. Яг ингээд сайн дур ажил хийсний дараах ингээд мэдрэмж нь өөрөө амар гоё болохоор ер нь хийдэг. Хувийн бэлтгэлээ амар сайн базах хэрэгтэй. Ингээ уулаар явж байгаа юм чи гинт ингээд бороо орж магадгүй, гинт ингээ яач магадгүй болохоор хувцаа сайн тохируулж өмсөж ирэх хэрэгтэй. Хувцаа тохируулаад нэг гоё ингээд хог хаяхаа гэл биднийгээ бодоод. Тэгээ байгаль орчнуудыг сайн хамгаалаад яваарэ. Хогоо бага яриа л гэх юм. Хамтдаа хогоо хайрлаа.